Түрээсийн дугуй, скутер, мопед хэрэглэж байгаа иргэд тэдгээрийг зориултын зогсоолтод байрлуулахгүй, автомашины гарц хаах, машин түшүүлж тавих, явган хүний зам дээр хөндлөсүүлж орхих зэргээр бусдад хүндрэл учруулж байна. Гэвч одоогоор түрээсэлж унсан дугуй, скутер, мопедад зогсоолтод байрлуулаагүй иргэдэд ногдуулах тодорхой нэгэн хариуцлага байхгүй байна. Түрээсийн скутер мопедыг ашиглаж дууссны дараа зориултын зогсоолд байрлуулах ёстой. Гэтэл иргэдийн хариуцлагагүй үйлдэл мөн скутер мопедийн цэнийг дуусгах, түрээсийн хитвчний үлдэгдэл хүрэлцэхгүй байх зэрэг шалтгааны улмаас хаа хамаагүй орхих тохиолдол түгээмэл байна. За түрээсийн дугуй скутер мопед автозамын хөдөлгөөнд оролцож эхлээд өнөөдрийн байдлаар 14 дахь хоног дээр явж байна. Тэгээд яг миний нард харагдаж байгаачлан явган хүний зам Хомс нийслэл Улаанбаатар хотод явган хүний зам дээр ингээд скутер түрээсийн скутер мопед ингээд хайчдаг. За дээр нь нэмэгдээд түц одоо яг явган хүний зам дээр ингээд байрлуулагдсан байна. Ингээд иргэд бол одоо явган хүний замаар явхад хүндрэлтэй нөхцөл байдал өнөөдрийн байдлаар ингээд үүссэн байгаамаа. Ингээд зам хагаа хийхдээ бид нар чи яачгүй энэ дугуурын л орчих гээд байх юм шиг. Уул нь ингээд эмэг цэцтэй тавиад юу аавал зүгээр л дээ. Ингээд дуртай газар ядаж ингээд байрлуулад яг нөгөө юу газар нь тавихгүй тэгээд ингээд хаа хамаагүй унж явал зүгээр ингээд юу ясан газараа ингээд орчиход байгаа нэг таалагдав. Яг энийг чинь ингээд те зориултын нэгдсэн нэг цэгэн дээр ингээд бүгдийг байрлуулад тавих хэрэгтэй байхгүй юу. Тэгэхэд ингээд хаа хамаагүй ингээд одоо энүүгээр ингээд нийтлэг хөглөрсөн л зам талбаар гудамжаар алхаад явах удаа айгүй төвөгтэй шүү дээ. Өөрөө бүдэрч унчих гал. Тэгээд бусад газар тавьсан бол одоо зориултын цэг тавиаггүй байгаа бол тэрэн дээр нь ингээд торгуул бодогдоод явж явах хэрэгтэй байхгүй юу? Шиг төвөгтэй штэ юм чинь. Зүгээр явж хатал ингээл араас хоёр талаас ингээл дайраад л амгалан тавь явах ямар ч боломж алга. Ёстой хэцүү нэр. Одоо ингээд бид нэр ингээд одоо энэ төвжирлийг ингээд хар те алхаад явъя гэхээр ямар тайван ингээд алхаж чадахгүй байхгүй. Хаанаас нөгөө орж ирээ дайрчих бол гээд жоо айдастай төгшөөртэй алхаж. Боломжгүй байгаа. Одоо ингээд явахаар чинь заавал ингээд чигээр явж явах чинь ингээд тойроод нь чинь боломжгүй байна уу? Мөн түрээсийн дугуй скутер мопед суран зураг хэрэгслэр явган хүний замаар зорчихыг хоригдсон. Явган хүний замаар зорчихгүй дугуйн замаар зорчин, дугуйн зам байхгүй тохиолдолд автозамын баруун гартлын хөвөөгөр хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрсөн байдаг. Гэвч энэхүү журмын хэрэгжилт хангалтгүй байгаагаас үүдэн 4-р сарын 10-наас скутер суран хөдөлгөөнд оролцож эхэлснээс өнөөдрийг хүртэлх хугацаанд нийтдээ 134 осол гэмтэл согог судлалын үндэсний төвд бүртгэгдсэн байна. Түгэнчлэн осол гэмтэлд өртсөн иргэдийн зарим нь дахир дутуу болох, насан туршдаа тархины саажилттай болох зэргээр гэмгүй иргэд хохирсоор байна. Осол гэмтлийн гол тэргүүлэх шалтгаан гэвэл мөчтийн хугарлууд, шуу эсний хугарал, шилбэний хугарал, дээрэс нь гавл эсний хүнд гэмтлүүд, тархины хүнд гэмтлүүд, дээрэс нь болохоор зөөлөдийн гэмтлүүд маш ихээр үүсэж байгаа. Энэ гэмтэл маань ер нь өдрөөс өдөрт нэмэгдээд байгаа. Урд жилүүдийн судалгаануудыг харах юм бол 4 сараас эхлээд арай гайгүй ингээ баг нэмэгдсэнэ 5, 6, 7 сар, 8 сард маш их оргил ачаалтаа хүрдэг. Ер нь бол ихэнх хүүхдүүд нь суран, мопед скутерээс унсан гэмтлүүд маш ихээр тохиолддог. Энэ гэмтлийг авснараа хүүхэд маань бүр хүнд гэмтэл авах бол насан туршийн дахир дутуу болох, хөдөлмөрийн чадвараа алдах, бүр ухаан алдаж, татаж ундаг, тархины бүр гэмтэлтэй болох, бүр тэр зам амь насаач алдах тохиолдлууд маш ихээр гарч байгаа. Хэрвээ скутер суран зэрэгт зориулсан зам талбай хангалттай хэмжээнд бүрдсэн байсан бол өнөөдрийн хүртэл эдгээр хэрэгслээс үүдэлтэйгээр гэмтэл авсан 3000 гаруй иргэн хохирохгүй байх боломжтой байжээ. Мөн скутер сурантай холбоотой осол гэмтэл өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа бөгөөд хамгийн өндөр гэмтэл авдаг үе нь 6-аас 7 дугаар сард байдаг байна. Ийм дэн төрлийн гэмтлийг бууруулах чиглэлд товтой бодиттой арга хэмжээ авахгүй бол иргэд насан туршдаа дахир дутуу болох эрсдэлтэй нөхцөл байдал хэвээр үргэлжилсээр байна.